За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр механизмын зохион бүтээл хичээлээр судалдаг үндсэн механизмыг болох араад механизмын агуулгын ангиллын талаар тайлбарлая. За араад механизм гэдэг нь бол одоо хөдөлгөөнгүй бэлэгдсэн гол дээр одоо хөдөлгөөнгүй бэлэгдсэн араануудын шүднүүдийн тасралтгүй харьцалтаар нэг голоос нөгөө голд хөдөлгөөнд дамжуулдаг хүрэл зохиос бүхий ийм механизм байдаг. За энэ механизмын давуу тал бол одоо эргэлт дамжуулдаг бусад механизмтай харьцуулахад ач төлөвийн коэффициент өндөр, ор хэмжээ багатай. За тэгээ нэрт харьцдаг учраас бол гусалд үүсч одоо хийр гэдэггүй ийм давуу талтай. За сул талын хувьд юу гэхээр өндөр эргэлтэнд одоо эргэлттэй араан дамжуулгын хувьд бол доод шимээ ихсдэг. За тухайн аяд ангиудыг араануудыг одоо үйлдвэрлэх, өгсрөх хэд бол одоо нарийжл шаарддаг. За мөн одоо бид нар түрүүн ярьсан араад механизм бол нэг голоос нөгөө голд хөдөлгөөнд дамжуулна гэж ярьсан. За хөдөлгөөнд дамжуулахаас гадна бол бас эрх хөдөлгөөнийг бол давш хөдөлгөөн болгох ийм бол боломжтой байдаг. За ингээд та бүхэн нөхөө бичлэгтэр байгаа одоо. За энэ арааг бид нар хэдрэг араанд дамжуулах гэдэг тийм ээ. Аруул арааны эрх хөдөлгөөнийг одоо давш хөдөлгөөн болгож хуурж байгаа ийм тохиолдол байна гэсэн. За энэ хүү араад механизмын одоо гол нэг жишээг бид нар сайн мэдчихэж байгаа. Одоо автомашины хурдны хайрцаг байгаа. За ингээд доотлын бичгээр харагдаж байна та бүхэн. Одоо хурдны хайрцагны бичлэг харагдаж байна тийм ээ. Өөрөөр хөтлөх голын өнцөг хурдыг, хөтлөх голын одоо өнцөг хурданд бол хөтлөх голын одоо эргэлтийг хөтлөх голын эргэлтэнд бол шилжүүлж байна. Гэхдээ бол хөдөлгөөнийг яг зарим тохиолдолд хөдөлгөөнийг хурцгаж байна. Зарим тохиолдолд хөдөлгөөнийг бол одоо удаашруулж байна гэсэн үг тийм ээ. За ингээд хамгийн нэгдүгээр англи руу энэ хөдөлгөөн хэрхэн хувирах гэдэг дээр бол та бүхэн харж байна. Нэгдүгээр англи бол за энэ англи дээр бол одоо шинэ үү. Хариулын одоо нэгдүгээр арын хөтлөх голын одоо өнцөг хурд эргэлт маань хөтлөх гол дээр очихдаа бол XJ гэвэл одоо үнийг бид нар бол хурд төсгүүр гэж нэрлэдэг. Хурд төсгүүр тийм ээ. Хэрвээ одоо хөтлөх голын хурд хөтлөх гол дээр очихдаа бол удаасч явахад үнийг бид нар хурд цаалт руу юу эрдэгтэр гэж нэрлэдэг. За энэ хоёр ангилдаг. За дараагийн нэг англи бол энэ араануудын эргэлтийн тэглэгийн харилцан байршлаар нь бол ангилдаг. За жишээлбэл одоо нэгдүгээрт нь бол параллел тэглэгтэй буюу цилиндр араа байна. За энэ одоо бичлэг дээр бол та бүхэн харж байна. Цилиндр араа бол харагдаж байна. За цилиндр арааг дотор нь бид нар бас цааш нь ангилдаг. Юу гэж ангилдаг вэ гэхээр бол харьцалтын хэлбэрээр нь бол дотоод болон гадаад. За эхний одоо зурган дээр бол гадаад харьцалтай, дараагийнх нь бол дотоод харьцалтай харагдаж байна гэсэн үг тийм ээ. За дараа нь бол энэ шүдний байршлаар нь бас ангилдаг. За эхний хоёр зурган дээр бол шүдвэл арааны шүдвэл шулуун байна. Гэтэл доотлын хоёр дээр бол ташуу болон салаа байгааг бол та бүхэн харж байна. За дараагийн нэг англи бол дараагийнх нь бол энэ тэмгэлгүүд нь солиусан тэмгэлтэй буюу конусаараа дамжуулга байна. За эхний зурган дээр бол конусаараа шүднүүд нь бол эхнийх дээр бол шүдний нь шулуун байна. Дараагийнх бол шүд нь бол конусаараа дээр бол ташуу болон мөрий байж болдог гэсэн үг тийм ээ. За 3 дугаар одоо англи юу гэхээр за тэмгэлгүүд нь солиусан тэмгэлгтэй байж болдог. За эхнийх бол энэ одоо энэ төрөлд бол могон араан дамжуулгууд бол багтана. За эхний бичлэгтэр та бүхэн харж байна. Энэ бол мөрийн шүдтэй цилиндр араан дамжуулга винтэн дамжуулга харагдаж байна. За дараагийнх нь бол мөрийн шүдтэй конус араан дамжуулга буюу кипод дамжуулга харагдаж байна. За 3 дугаарт нь бол тэнхлэн солбсон одоо могон араан дамжуулга тус харагдаж байна. За дараагийн одоо тэгэхээр энэ саний дурдсан дээрх бүх араан дамжуулгууд бүгдээрээ бол эргэлтийн тэнхлэл нь бол хөдөлгөөнгүй ийм энгийн араан дамжуулгууд байна. За 3 дугаар үндс нь одоо английн хувьд бол эргэлтийн тэнхлэл нь хөдөлгөөнтэй хэсэг гэдэг чинь. Тэгэхээр саний бидний дээр дурдсан бүх араан дамжуулгууд бол бүгдээрээ эргэлтийн тэнхлэл нь хөдөлгөөнгүй энгийн араан дамжуулга болж байна. Тэгэхээр энийг бид нар дотор нь энгийн араа болон дагуул араа гэж ангилдаг. За ингээд дагуул арааны жишээг энэ хүү бичлэгээс харж болж байна. Тэгэхээр дагуул араа гэдэг бол арааг бол дотор нь бас ангилдаг. Юу гэж ангилдаг вэ гэхээр чөлөөний зэргийн тооноос нь хамруулж ангилна. Нөгөө талаас бол
одоо үндсэн мөчийн тооноос хамруулж ангилдаг. За чөлөөний зэгийн тооноос хамруулж ангилахдаа бол энгийн одоо дагуулараад 2-дугаарт нь бол араа дифференциал, 3-дугаарт нь бол битүү дифференциал гэж ангилдаг тийм ээ. Тэгээ энгийн араад дагуулвал нь битүү дифференциал нь бол чөлөөний зэгийн тоо юу W нь бол нэгтэй тэнцв. За араад дифференциалын хувьд бол чөлөөний зэгийн тоо нь бол 1-ээс байдаг гэсэн. За үндсэн мөчийн тооноос хамруулаад бид нар бол бас 3 ангидаг. Жишээ нь бол 2 мөчтэй. За 3 мөчт, 4 мөчт гэж л одоо мөчүүдийн тооноос нь хамруулж ангилдаг. За мөн түүнчлэн бид нар бол энгийн араа чөлөөний тоо 1 буюу одоо энгийн араад дагуулараад механизм бид нар бол дотор нь бас 4 хувааж ангилдаг. За нэгдүгээрт нь бол одоо энэ хөл орон дээр өгдсөн Джеймс эрдвэр байна. За мөн дараагийн одоо зурган дээр өгдсөн давхар дагуулараатай Давидын эрдвэр байна. Тэгэхээр Давидын эрдвэр бид бол бас дотор нь 3 ангилж байгаа. Давидын давхар дагуулараатай, Давидын одоо гадаад дотоод хязалтай, Давидын давхар дагуулараатай дотоод хязалтай. За Давидын давхар дагуулараатай одоо гадаад хязалтай гэсэн хэмжлэнгээр 3 бол ангилна гэсэн үг тийм ээ. За дараагийн нэг ангилал бол энэ шүдний одоо хажиж байгаа шүдний профилээс хамааруулж ангилдаг. Equivalent бос гэж тийм ээ. Дараагийн нэг хэлбэр энэ арааны хэлбэр байгаа. За дугуй бус гэсэн байдлаараас ангиж болно. За зүйл нь бол энэ шатлалын тоо байгаа. Шатлалын тоо нь бол нэг шатлалтай. За олон шатлалтай. Хэмжлэнгээр бол ангилах нэ. За ингээд дэлгэрэнгүй дараагийн хичээлээр бол энэ дагуулараад механизмын холбоотой бол жишээнүүдийг тайлбарлаад явна. За баярлалаа.